Үс харчилгаа подкастын шинэ дугаар эхэллээ. Сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? За, өмнөх дугаарын дараа гэдгээд осон хүн хувь амын асуудлын таглаар асуусан байсан. Яг тийм. Хамгийн түгээмэл асуулт нь өглөө угаасан үс яагаад оройдоо наалдаж тослогдоод байдаг юм бэ гэдэг байсан. Тань ч гэсэн ийм асуудал гардаг уу? Энэ бол маш түгээмэл. Үүний гол шалтгаан нь манай хувьханд байдаг тосны булчирхай хит идэвхтэй ажиллаж байгаагийн шинж. Энэ нь өөрөө надад тусламж хэрэгтэй байна гэсэн дохойг өгч байна гэсэн үг. Тэгэхээр хувих бидний дохой өгдөх хэрэггүй. Тэгвэл юу тэр булчирхайг сэрээгээд байдаг гол буруу тийм бол? Буруу да олон бий. Бидний өдөр тутмын дадал зуршилтай их холбоотой. Тийм үү? Жишээ нь хит халуун усаар үсээ угаах, стресс дэх, гормоны өөрчлөлтүүд. Мэдээж манай Улаанбаатарын утаа, шороо, тоос бас нөлөөлөх бах тийм үү? Бас заримдаа үсэг ангид оролдоод байдаг зуршил маань ч гэсэн. Яг үнэн. Утаа бохирдлоос гадна усны хатуулаг зэвтэй усч нөлөөлнө. Мин үсээ байнга оруулах нь гарын бохирдлыг хувийнханд хүргэж тослогийг улам нэмэгдүүлдэг. Тийм байна штэ. Хамгийн том алдаа бол хит хүчтэй хувийнхыг чанга артгалан зэвэрлэгдэх шампунь хэрэглэх явдал. Энэ нь хувийнхны хамгаалалтын давхаргыг устгаад хариу үйлдэл болгож бүр их тус ялгаруулахад хүргэдэг. Сайн цэвэрлэж иж бодсон үйлдэл маань бүр эсрэгээрээ нөлөөлдөг байх нэ. Тэгвэл бид яах ёстой вэ? Зөв арга зам нь юу вэ? Шийдэл нь хинги. Нэгдүгээрт харун биш, бүлээн усаар угааж хэвших. За. Хоёрдугаарт үсэндээ биш, яг хувийнхны онцлог тохирсон шампунь сонгох нь чухал. Ойлгомжтой. Гуравдугаарт 9 хоногт нэг удаа хувийнхны гүн цэвэрлэгээ хийж балансыг нь тэнцвэрлүүлэх хэрэгтэй. Яг хувийнхны балансыг тэнцвэрлүүлэх гэснээс танай Beaver брэндэд ийм үйлчлэгээтэй бүтээгдэхүүн байгаа юу? Мэдээж, яг энэ бүх асуудлыг цогцоор нь шийдэх зорилттой манай цайны модтой хамттай шампунь ангижруулагч байгаа. Энэ нь тослогийг хянаад зогсоогүй, хувийнхыг тайвшруулж эрүүлжүүлдэг юм. Гайхалтай. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг сонсогчид маань хаанаас авах боломжтой вэ? Манайх өөрийн салондоо хувих үслийн наривчлалын онцлогоо зөвлөгөөг өн төлбөргүй хийгээд өгөөд Үнэхээр үү? Танд яг тохирогч бүтээгдэхүүн бусан арчилгааг санал болгодог шүү. За сонсогчдоо үнэхээр хэрэгтэй зөвлөгөө байлаа. Дараагийн дугаартаа бид хаг бусан хувийн ялгааг тайлбарлах болно. Тийм ээ. Энэ дугаарыг идээлдэх хүсвэл манай подкастад лайк дарж найзуудтайгаа хуваалцгаа битгий мартаарай. Төгсгөлд нь та бүхнээс нэг зүйл асууя. Та хувийнхний туслагжилтын зөвхөн үр дагавартай тэнцээд байна уу? Эсвэл жинхэнэ шалтгааныг нь олж шийдэх хичээж байна уу? Дараагийн дугаараар уулзцгаая.